За сайн уу киночтой сонин сайхан юу яцгаана. Тэгэхээр хэдүүлээ энэ удаагийнхаа бичлэгээр 2015 онд нээлттэй ижсэн Green Room гэдэг нэртэй хоррор болон триллер жанрын киног хурангуул үздэсгэх болно. Ингээд бичлэгээ үлэвч үздэсгэнэ үү. Манай энэ удаагийн бичлэгийг олон улсын спортын компани хамтран хүргэж байгаа ба. Хэрвээ та 18 болон түүнээс дээш настай мөн тоглолтын анализ хийдэг бол энэхүү бичлэгийн сэтгэл хэсэгт байршуулсан холбоос орж манай сувгийн Direct Caps гэсэн урамшууллын кодыг ашиглаад өөрийнхөө оруулсан анхны цэнэглэлтэй 100% нэмэгдүүлэх боломжтой. Тэгэхээр кино маань дөрвөн найзын танилцуулгаар эхэлдэг ба тэдний нэрсийг Ty, Pat, Sam, Reese гэдэг. Энэ дөрвөн маань хаа сайгүй халтур хийж явдаг метал рок хамтлагийн гишүүд бөгөөд энэхүү өдөр Tad гэдэг нэртэй нэг залуугийн захиалгын дагуу нэгэн бяцхан мухлагт очиж дуугаа дуулцгаагаад хүний $200 Tad-аас авахар болцгоодог. Учир нь манайхны очиж дуугаа дуулсан газар нь үнэхээр хүн бага ирсэн учраас нийт зарагдсан тасалбар нь $16 болж Tad манай дөрөвт хүний $200 өгдөг. Тэгээд Tad манай дөрөвт өнөөдөр үнэхээр хүмүүртэй байлаа. Гэхдээ та дөрөв манай нэг үеэл ахын ажилдаг клуб дээр нь очиод дуугаа дуулж өгч чадах уу? Хэрвээ та дөрөв манай тэр үеэл ахын ажил дээр очиж дуугаа дуулж өгөх юм бол нэг хүний $100 авах болно. Харин сул тал нь гэвэл тэнд цуглардаг хүмүүс жаахан хэрцгий зантай. Гэж хэлсэн чинь дөрөв найз хүний $100-тай болж л байвал хаанч хэний ч өмнө очиод дуугаа дуулж чадна гэж хэлээд ахынх нь ажилдаг газар руу хөдөлсгөөдөг. Тэгээд хэсэг хугацааны дараа манайхан Тайдын ахын дуудсан газар ирээд Тайдын ах нь болох Даниэл хэмээх залуутай танилцтал. Өнөөх нь үнэхээр л Тайдын хэлсэн шиг жаахан хэрцгий зантай залуу байхаас гадна энэ клубийн менежер Гейб гэх залуу ирж манай дөрөвтэй танилцаад клуб рүүгөө дагуулж ороод ажилчдынхаа хувцас солидог өрөөнд түрхэн зур амраагаад төдөөдөлгүй тайзан дээрээ гаргадаг. Ингээд тайзан дээр бут авсныхаа дараа манай дөрөв тохиролцсон ёсороо хүний $100 аваад яг клубээс гарах гэж байтал Reese энтхийн ажилчдын хувцас солидог өрөөнд нь гар утсаа цэнгэлж үлдээснээс санангуудаа Самд би утсаа цэнэглээд үлдээчихжээ чи очиод аваад ир гэж хэлээд явуултал Sam өнөөх өрөөрүүгөө буцаж ороод Reese-ийн утсыг авах гэж байгаад санамсаргүй байдлаар хүн амны хэргийн гэрч болоод хуурч явдаг. You call the cops. Yeah, I've been stabbing. Whoa! God damn it! Jesus Christ. Up in the room. Turn that PA down. Hello? I was calling to report a stabbing. Did you call Darcy? Everyone just relax. Cops are coming. Саяны болж өнгөрсөн үйл явдлын дараа менежер Гейб энэхүү клубийн босс Дарси хэмээх хүн рүү залгаж болсон бүх үйл явдлыг хэлж клуб рүүгээ дуудаад цагдаа нарыг ирэх үед нь клубийнхээ хоёр дүүг хоорондоо зодтолдож бие биенээ хутгалж дуудлага өгсөн мэт болгож харагдуулаад цагдаа нарыг амжилттай хуурч явуулж чаддаг. Харин ногоо өрөөнд хоригдсон залуус маань энэ өрөөнд амиа алдсан охины найз Amber гэх охинтой нийлж өөрсдийг нь манаж байсан булаа Justin гэх залуу руу дайрцгааж гар бууг нь булааж авдаг ба үүнтэй зэрэгцсэн энэ клубийн эзэн болох Darcy гэх хөгшин хурч ирээд залуусын маань байгаа өрөөний хаалгыг нь тогшоод сайн байцгаана уу залуусаа би энэ клубийн эзэн нь байна. Та нар манай ажилчдтай буруу ойлголцсон бололтой. Энэ хаалгаа онгоолгоод өгөөч. Хэдүүлээ нүрээ харж байгаад ярилцъя гэж хэлсэн чинь Тайд би энэ хаалгыг зөвхөн цагдаа нарт л онгоолгож өгөх болно. Өөр хүнд ч онгоолгож өгөхгүй гэж хариулдаг ба Darcy ажилчдаа дагуулж гадагшгаа гарангуутаа Гейбд манай клубээр үйлчлүүлэхээр ирсэн бүх хүмүүсийг тараа. Харин өөрийнхөө залуусыг бүгдийг нь авч үлдээд энэ хамтлагийн залуусыг нэгийг нь үлдээлгүй хороо гэж хэлэнгүүтээ клубийнхээ тогийг түрхэн зур албаар тасалдаг ба ногоо өрөөнд байсан залуус маань шалны завсраар гэрэл зухахыг хараад энэ өрөөний шалыг эвдэж цаана юу байгаа болохыг харахаар шийддэг. Харин Дарси клубийнхээ тогийг буцаж залгангуутаа үйлчлүүлж байсан залуус тандан залуусаа өнөөдөр захиалгааны сааталтай байгаа тул манай клуб энэ хүрээд хааж байна. Харин та нар бүтэн сая өдөр эргэж ирээд үнгүй ууж идэцгээгээрээ. Би та нарыг бүтэн сая өдөр үнгүй дайлах болно гэж хэлтэл клубээр нь үйлчлүүлж байсан залуус бүгдээрээ баярлаад клубээс нь гардаг ба Дарси өөрийнхөө залуусыг дагуулж манайхны байгаа өрөөний үүдэнд нь ирж дахиж хаалгыг нь тогшоод залуусаа
Та нар манай хүнийг яг одоо барьцаалж гисэн байгаа үсттэй. Би хүний аврахын тулд энэ хаалгыг эвдэж ороод та нарыг бүгдийг чинь буудаад хоргож болно. Гэхдээ та нар өөрсдөө буулт хийгээд манай хүнийг барьцаалахаа болоод гартаа байгаа бууга бидэнд өгөх юм бол би та нарыг зүгээр юулъя. Гол нь би та нарт барьцаалагдсан байгаа өөрийнхөө хүндэл санаа зовоод байна. Би та нарын хэнийг ч хороохгүй амлаж байна. Би бол хэлсэндээ хүрдэг эр хүн шүү. Гэж хэлтэл залуус маань хоорондоо ярилцаж байгаад тайд Жастинаас болгож авсан гар бууг нь Дарсид буцааж өгөхөр болоод хаалгыг онгойлгодог. Keep the gun! Hold on. Hold it. За ингээд өөрсдийг нь өршөөлгүй хороох гэж байгаа болохыг мэдсэн залуус маань зүгтах гар цайж энэхүү өрөөний шалыг нэвдээд доод давхар руу буудагч доод давхарт нь ямар ч гар гарц байхгүй. Зүгээр л хар тамхины лаборатори байсан тул тай шаргцсан саймын гарыг нь битүүлж скотчоор оронгуудаа бид нар энэ өрөөнөөс зөвхөн энэ хаалгаар л гарч чадна. Одоо эндээс зүгээр л гарцгаа юу л болвол болог гэж хэлээд найзуудаа дагууж гадагшаага гардагч хөгшин Дарси хүмүүстэйгээ манахныг отож байгаад нохоогоор таяг бариулцдаг. Харин амьд үлдсэн гурван маань клуб руу буцаад зогтоод ортол араас нь Даниэл нэг залуутай хамтдаа хороох гэж ороод өөрийнхөө найз охины цогцыг шалнаас олоод харж өгдөг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл энэ наад талын бүдүүн Жастин гэх залуу хөгшин Дарсигийн тушаалаар Даниэлийн найз охиныг хороочоод араас нь энэ Амбер гэх найзыг нь хороох гэж байхад нь Сэм гаднаас орж ирээд гар утсаа авах үедээ л харчихсан юм байна л дээ. Тэгээд энэ бүгдийг амиа олдсон охины найз Амбер найз залууд нь буюу Даниэлд хэлж өгснөөр Даниэл хамт орж ирсэн залуугаа эндээс яг одоо зайл гэж хэлж гарангуутаа манай гурыг клубээс зүгтахтан туслагаар болдог. Харин Даниэлтэй цуг дутагшоогоо орсон залуу буцаж гарч ирэнгүүтээ Дарсид Даниэл бүхнийг олоод мэдчихлээ. Одоо тэр бидний дайсан гэж хэлтэл хөгшин Дарси залуустаа Даниэлийг ч муу ялгаагүй хороо. Одоо тэр бидний нэг биш гэж хэлээд залуусыг мэн Даниэлтэй цуг хороохоор утаж хэрэг. За ингээд азар гэхүү альсвал авьяасаараа гэхүү. Энэ хүртэл тэсэж амьд үлдсэн хоёр маань өрөөнөөс гарах гэж байгаад өөрсдийг нь аль хэдийнэ өвчгсөн гэж бодоод цогцыг нь цэвэрлэхээр ирсэн менежер Гэвтэд харалдангуудаа Гэбийг барьцаалж аваад хөгшин Дарсыг хороохоор байгаа газар руу замчлуулдаг. Two. Call us in. Listen. I believe they do analog style, which brings you to the fact